савангаа аваад сайтар хөөсрүүлээд гараа угаад сая бүгдээрээ. Хөөрхөн хүүхдүүд вэ?
Эртээ урд цагт нэгэн хаан нэгэн ялаатай туйлын дотн найзалдаг байжээ. Тэр хоёр өдөржин хамтдаа хаант улсын тухай, хайр сэтгэл, амьдрал, айдас түгшүүргээд юм бүхний тухай удтал ярилцдаг байж гин. Мөн тэр хоёрын хамтдаа хийх нэгэн дуртай зүйл бол хааны ойд ан хийж амттай сайхан мах шарж идэх байлаа. Нэгэн удаагийн ан хийх үеэр тэр хоёр ойд очиж баахан тоглож бас баахан ярилцаж байгаад урдын адил ялаа олзоо хайн төрүүлэн нисэж ой модыг сүлжин шунган ниссээр гин. Гэтэл ялаа шавар дотор нэгэн бодон гахаа хөрвөөж байхыг харав. Тэгээд эргээд хаан найздаа хэлэхээр яаран буцан нислээ. Түүний сэтгэл маш их хөдөлж найз минь тэнд шавар дотор бодон гахаа байна. Найз минь явъя гэжээ. Хаан найздаа мянгантай талархаж морио унан найзыгаа даган ойн гүн рүү орж гин. Ялаа олцсон төгснийг мэдэгдэж хаан мориноосоо бууж гахааг харлаа гин. Тэгээд нумаан татаж сумаан тавилаа. Сум шунгнаж гахаагч мөн алдалгүй онлоо гин. Хоёр найз хурээ гэж хашгираад хаан найз гахаага шархаар болж гал түлж хоолоо бэлтэж эхэлжээ. Энэ зур ялаа хоол амтлах зүйл олж ирэхээр ойруу нисээд орчихов гин. Ялаа баахан нисэж жоохон зүгийн бал бас нэг жоохон нэрс олсноо өөрийн найзтайгаа хуваалцахдаа тун баяртай байж гин. Энэ хооронд мань хаан бодон гахаа махыг харж сууснаа. Энэ ч мөн сайхан харагдаж байна шүү. Би жаахан амсаж болно доо гэж бодож гин. Тэгээд нэг зүсмийг аваад идэж гин. Гэтэл туйлын сайхан амттай байж гин. Дахиад нэг зүсэм гэсээр нэг мэдхнээ ганцхан ясан л үлдсэн байна гин. Хаан ухаан орж тэнгэр минь би чинь юу хийчих вэ? Одоо ялаа юу гэж бодох вэ? Би ямар нэг юм хийх хэрэгтэй. Ялаа хоолносоо идэхээр баяртайгаар нисэн ирж гин. Гэтэл хаан газар хөвтөж байх юм гин. Үүнийг харсан ялаагийн сэтгэл нь маш их зовж яаран хаан руу дөхөж ирээд найз минь юу болов? Гэхэд хаан найз минь хитэн дээрэмчид над руу дайраад тэгээд чаус тэгээд хитрхи олуулаа байсан болохоор би яаж чадсангүй намайг уучлаарай гэжээ. Ялаа маш их сэтгэлээр унсан боловч за яах азгүй өдөр байна да. Гэхдээ зүгээрээ найз минь хоёулаа шилтгэн рүүгээ буцъя гэж гин. Маргааш нь тэр хоёр дахиад анд гарч дахиад л бүх зүйл давтагдаж гин. Ялаа төрүүлэн нисэж нэгэн тарган буг байхыг олж хараад эргэж хаан найздаа ирж хэлж гин. Хаан бугыг харж сум тавьж сум шунгнаж бугыг алдалгүй онж гин. Тэгээд үнэн л хаан хоолоо хийхээр үлдэж ялаа амтлагчинд нисэн одож гинэ. Гэтэл
Өнөө хаан чинь дахиад л бугын махыг хараад сайхан болж байна. Би ер нь жоохон амсаад орхий. Гээд нэг зүсмээр идсээр нэг мэдхэд бүтэн бугын мах ганцаараа идэж ясан л үлдсэн байна гин. Гээд хаан чөтгөр гэж би дахиад л идчихлээ. Одоо яана? Одоо ялаа минь юу гэж бодох вэ? Би ямар нэг юм хийх хэрэгтэй гэж боджээ. Мөн л ялаа хоолноосоо идэхээр буцан ирж гítэл махны сайхан үнэр гарч байвч мах байхгүй, харин хаан газар хэвтэж байна гин. Ялаа тун сэжиглэнгүй ойртож найз минь юу болов гэж асуужээ. Хаан найз минь баахан зэрлэг амьтад над руу дайраад тэгээ тэд нар хитрхи олуулаа байсан тул би яаж чадсангүй гэжээ. Ялаа маш их сэтгэлээр өнөж хаанд итгэх итгэлээ баг багаар алдсаар байлаа. Тэгээд өнөөдөр бас л азгүй өдөр байна да. Гэхдээ азар чи зүгээр байна. Гэт шилтгэн рүүгээ буцацгааж гин. Ялаа маш их хөлсөж байсан боловч унтахаар хэвтэж гин. Тэгээд өдрийн болсон онцгүй явдлын тухай бодож гинэ. Маргааш өглөө нь тэр хоёр дахин анд гарч гин. Тэгээд бүх зүйл давтагдж ялаа дахин нэгэн бодон гахаа олж гин. Тэгээд найздаа хилж хаан сум тавьж гахайг агимжээ. Тэгээд гал түлж гахайгаа шархаар болж ялаа мөн л амтлагчинд явах болов. Хааны хоолоо бэлдэж эхэлмэгц ялаа холд нь нисэж тэр 50 м орчим нисээд дараа нь модны араар нуугдэж гин. Тэгээд найзыгаа хэрхэн хоол бэлтгэхийг харж суулаа. Хаан хоолоо бэлдэж сайхан болоод ирэхэд нь хэсгээр амруугаа чихэж идэж гарч гин. Ялаа уурлан хаан руу нисэж очиод орилон уурлаж гин. Чи яаж байна? Би чамд ямар их итгэдэг байлаа. Гэтэл хаан амаараа дүүрэн махтай хэвдийч. Би одоохон тайлбарлаа гэсэн боловч ялаа аль хэдийн тэнгэрт ниссэн байлаа. Ялаа өдөржин нисэж хааны хийсэн болчимгүй муухай үйлдэлийг бодсоор тэгээд хаанд гомдож түүнийг шийтгэхийг хүслээ. Гэвч тэр ямар ч шийдвэр гаргаж чадалгүй ниссээр ялааны онт улсын хаан дээр ирж гин. Ялааны онт улсын хаан түүнээс юу болсныг асуулаа. Тэр хаан ялаа хоёрын тухай бүхэл түүхийг нэгд нэгэнгүй ярьж өглөө. Онт улсын хаан Бэд хүн төрлөختний хийсэн үйлдэлийг тэвчиж болохгүй. Тийм ээ, чиний хэлдэг зөв. Түүнийг шийтгэх хэрэгтэй. Бид бүх ялаануудад зар тарааж олон улсын ялааны хуралдаан зарлана. Тэгээд энэ асуудлыг шийдвэрлэнэ гэжээ. Маргааш нь нөгөөдөр нь ялааны зар бүхэл дэлхий дээгүүр тарж хэд хоногийн дараа мөнөх ялааны вант улсад өмнөд хойд гээд дэлхийн бүх улсын ялаа цугларсан байлаа.
тэдний аимшигтай дүнгэнэлтгийг холоос сонсож болох байлаа. Ялааны вант улсад болсон ялааны анхдугаар их хурлыг вант улсын хаан нээж үг хэллээ. Тэрээр